Сайн байцгаана уу, би жүжигчин Батушка байна. Ингээд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж байгаа соёлын довтлогоо төслийн хүрээнд хариуцлагатай иргэн аяныг одоо хэрэгжүүлж байгаа. Энэхүү аянд одоо би нэгдэж байгаадаа маш их баяртай байна. Ингээд өнөөдөр дэлхийд дахныг одоо цошроож байгаа аимшигт өвчин хаасаагүй газар авж байгаа энэ үед манай Монголын иргэн бүр хариуцлагатай байж, гараа маш сайн угааж, маска маш сайн зүүж, урьдчилан сэргийлээрэй гэж би та бүхнээс хүсэх байна. Миний хувьд бол би бол үүрэг хариуцлага маш сайн биелүүлж байгаа гэж бодож байгаа. Гараа одоо хуурай болтол савандаж угааж байгаа. Тэгээ маска маш сайн зүүж байгаа. За бас тэгээд халуун бүлээ бас ойр орхон ууж байгаа. Тэгээд та бүхнийг ч гэсэн энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлж дор бүрнээ хариуцлагатай байгаасай гэж бодож хүсэж байна. Уриалах байна. За мөн яг энэ хүнд хэцүү үед бас ингээд ийм сайхан аян хэрэгжүүлж байгаа Монголын эмэгтэйчүүдийн холбооныхондоо маш их баярлалаа. Мөн Монголын төрийн албан хаагчдаа, эмч, сувилагч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн ялтын газар ингээд бүх албан хаагчдаа гэртээ харих завгүй, нойр хоолгүй ингээд бидний төлөө урьдчилан сэргийлэхийн төлөө ингээд ажиллаж байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна иргэн хүнийхээ хувьд.